Чингис хаан болвол их засгийн тэнгэр. Тэр 108 үр дүн буюу тэр хэмчүү үсвэнийг бий болгож өгсөн. Бүгдийг ингээд зангидаж өгсөн гээд. Ингээд их засгийн тэнгэр ингээд болж байгаа. Аль нэг ур чадвар нь илүү нөгөө давуу. Зүг. Ааха. Тэр хийж бүтээсэн зүйлээрээ л одоо тэр тэнгэрээрээ л тэгж ингэж онцгойрч харагдаж байгаа гэсэн үг юм бэлээ. Бид нар ер нь бол ингээд хамтын хариуцлага гэдэг зүйлийг бас айгүй өндөр түвшинд зөв түвшинд ойлгох хэрэгтэй. Амьдралаа тэнцвэртэй авч явахын тулд ингээд 9 талбар дээр амьдралаа ачуудаг байсан байгаа хгүй бидний өвдөд. Тэгэл тэр 9 талбар дээр тэрийгэ за энэ надад миний амьдралд одоо ямарваа нэг ажил хийх гээд эхлүүлэх гэхдээ энэ ажил их хийхэд надад ир өхөө би эндээс одоо даван туулах ийм ур чадварыг би суралцах уу гэдэг ч юм уу. За одоо би энэ ажлыг эхлүүлэхэд энэ нийтэд ямар одоо миний хувьд болон энэ нийтэд дандаа нөгөө зөвхөн өөрийнхөө нөгөө нэг хувийн эрх ашигтэр биш дандаа нийтийн эрх ашигтэр тэр хийх ажлаа ингэж сэтгэдэг тэгжээ шийдвэрээ гаргадаг байсан билээ. Монголчууд маань аягүй их сүнс болоод энерги гэж их ярьдаг болсон байна. Ер нь бол ингээд нэлээ их судлаад яваад ах шиг байна. Тэгээд ингээ өөрийгөө олгохч гэдэг юм уу? Сүнсний сэрэлтч гэдэг юм уу? Одоо юу гэдэг хийх үүрэг даалгавраа сүнсний даалгавар олсон ч гэдэг юм уу? Ингээд янз янзаар яриад байна л да. Энэ шат дараалтай ч гэдэг юм өөрийнхөө туршлагыг хуваалцаж байгаа юм. За одоо бол аюул хээ тэгж ярьж байгаа тий. Өөрийгөө олно гэж бодвол ер нь бол байдаггүй юм билээ. Харин өөрийгөө олоод таних нь хамгийн чухал. Өөрийгөө эхэлж би яг одоо хинбэ гэдгээ таниад тэгээд эхэлсэн цагаас эхлээд би ч одоо ингээ хүүхд толгойтой монгол хүн юм байна гэх ч юм уу Ер нь энэ сүнс гэд яриад байгаа энэ зүйл чинь энэ сүнс гэж яг юу юм бэ гэдэг тэр сүнсний бүтэц гэдэг одоо юу байдгийг тэр хаанаас яаж бүрдсэн гэ тэрийг бүтэл ингээд таниад эхлэхээр чинь хүн чинь өөртөө бараг л ингээд цаанаасаа бүх тохиргоо нь ингээд бүрдсэн одоо ердөөсөө чи хийгээл бүтээх нь чиний одоо ажил бид нар тийм даалгавартай ирсэн байлээ шүү дээ. Түүнээс биш тэнд нэг ийм сайхан юм байна гэж тийшээ ингээ хайгаад явах биш. Ердөөсөө бүх боломж бололцоо бүх юм нь бид нар өөрсдөө төрхөөс авахуулаад одоо ихээс анх мэдлэгтэй тэр болгоныгоо аваад төрсөн. Одоо харин тэрийг бид нар яагаад өнөөдөр тэр болгоныг ингээд амжилттай, аз жаргалтай, сайхан амьдарч чадахгүй байгаа гэхээр бид нар яг тэр гарцаагүй амьдралыг амар амгалан аз жаргалтай сайхан амьдруулах тэр зөв мэдлэг ур чадвар арга ухаан тэр зүйл нь дутагдаад байгаа юм билээ. Яг тэр арга ухаан ур чадвар мэдлэгээ ингээд авцсан цагт бид нэр цаанаасаа ингээд бэлэн төрсэн юм чинь тэр арга ухаан мэдлэгээрээ тэр бүх зүйлээ өөрсдөө ингээд бий болгоод амьдралаа яаж зөв шийдвэр гаргах юм? Хэрхэн хүнтэй яаж зөв харилцах юм? Харилцаагаа яаж хоёр хүн одоо бол ингээд харилцаа хийхдээ хоёр хүн харилцаа хийхэд тэндээс хоёр хүн хоёулаа ингээд нэг гэмтэл аваад тэр харилцаа ингээд нэг эвгүй салаад байгаа шүү дээ тий. Гэтэл тэндээс бид нар харилцаа яаж зөв хийх арга ухаан тэндээс олоод авчих юм бол тэр арга ухаандаа бид нар суралцаа тэр мэдлэгийг авчих юм бол харилцаа хийхдээ тэр хоёр хүн хоёулаа харилцаагаа унгаахгүй харин ч бүр өсгөж дээшээ ахиулах тэр төвшөнд хүргэх тийм боломж нь биднэрт өнөөдөр алтан дээд үннээ айлгуу өвдөө ухаанаар ингээд ирсэн байгаа байхгүй юу? Тийм байна тий. Та жишээлх юм бол ямар мэрэгчлээ вэ? Хөдөөж гол сургуулийн малын мэдэг
биотехнологийн ангийг төгсдөө ариун цэврийн байцаагчаар. Зүг. Тэгээд яг тэр мэргэжлэр бол ажиллаагүй. Сүүлд болохоор нөгөө илүү хүүхдтэй ажиллах сонирхолтой. Тэгээд цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад тэгэл одоо ээж болол ингээл хөдөө ичээл Зүг. мал байж байна. Зүг. Таны хувьд одоо жишээлх юм бол өөрийнхөө одоо юу гэдэг вэ? Өөрийгөө таниад би энэ яг л ийм л юм хийх ёстой юм байна да. Энийг л хийхээр би өөртөө болон бусдад одоо ихтлхийдээч гэдэг юм Монгол улсдаач гэдэг юм уу хэрэгтэй юм байна гэсэн тэр юугээ тавуулсан уу? Жишээлх юм. Одоо хүмүүс тэр л юм хайгаад яваад байгаа шүү дээ. Тэрнээсээ гоё хуваалцаач. Тэр одоо үйл явцаалаач гэдэг юм уу те? Яг л ингэж л олддог юм билээ шүү гэдэг тийм нэг сэтэл өгөх гээд байна л да хүмүүсэд. Би ингээл нөгөө одоо хүн ер нь өөрөө ингээд ямар ингээд ажил хөдөлмөр хийж яаж цаашаа амьдралаа үргэлжлүүлэх юм гээл одоо хүмүүс хайгаа явж байгаа тий. Тэгээд өөрлөгөө л хүн өнгөх юм байлээ. Бүр тэр өөрийнхөө бүр хүүхэд нас руу яг өөрлөгөө ингээд өнгийгөөд бас ингээд сайн олж чадахгүй байвал бүр хүүхэд нас руугаа ингээд тэр өмнөх хүүхэд наснда яг юу хийхийг хүсдэг байсан, юу мөрөөддөг байсан тий. Тэр зүйл дээрээ илүү ингээд төвлөрөөд ирэхээр чинь яг тэр хүүхэд насн дээр сэтгэж бодож исэн зүйл чинь л яг биднэрт ирээдүйд одоо яаж амьдрах тэр одоо өгөгдлөн гэдэг ч юм уу тэр гаргалгаа гарцсан яг тэр хүүхэд наснд байт юм бэл. Ер нь хүн өөрийгөө ингээд нэг олъё таны гэд явж байгаа хүн бол өөр дээрээ сайн төвлөрөх хэрэгтэй. Би яг юу мэдрээд байна, юу бодоод байна, юу хүсээд байна гэдгээ ингээд бүр яг энэ үр дүнрүүгээ ингэж бид нар одоо ингээд илүү ихтэй ингээд хүнд маш их ингээд мэдээлэл ингээд байж идэг те. Тэгэл тархаараа ингээд амьдралаа шийдээд байдаг штеп. Гэтэл тэр тархийг орхичоод одоо үр зүрхэн дээрээ илүү ингээд төвлөрөөд үр зүрхээ өөрийгөө илүү ингээд сонсоод тэр нөгөө дотоод хүн гэж ярьдаг те. Тэр дотоод хүнээ илүү сайн ингээд сонсоод тэрнтэйгээ ярилцаад тэгээд ирэхээр ер нь хаашаа ямар замаар хаашаа явах уу гэдэг тодорхой болоод гараад ирсэн юм билээ. Би бас ингээд хүүхэд байхдаа нэг тийм багш болмоор санагддаг байсан байхгүй юу? Тэгж явж байгаад ер нь тэгэл багш болж чадаагүй тэгээд өөр мэргэжил сонгоо явцсан байхгүй юу? Тэгээд одоо ингээд яг өвдөө ухаан руу орчоод ингээд яг өөр дээрээ ингээд төвлөрөөд харж байхад миний тэр хүүхэд наснд байсан багш болох хүнд ингээд нэг хүнийг чиглүүлээд зөв юм зааж өгөөд ийм байдгиймаа гэд нэг хэлээд өгөх тэр хүсэл маань яг зөв байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн өөр дээрээ л илүү сайн төвлөрөх нь илүү чухал юм байлээ. Тэгээ маш гоё. Одоо ингээд барагшхуу дадлага болоод амьдрал дээрээ гоё ингээд яг бүх юмаа тусгаж аваад түрүүний нөгөө аргалт үүддэг жишээ шиг ингээд явчихаар илүү гоё л байна л да тий. Хажуугаар нь хүнтэйгээ ойрхон үр хөвгтэй өсгөх эрүүл агаартай амьдрах гэд ер нь бол бод том жишээ л энэ да. Надад бол маш гоё бахархалтай байна. Би бас Монголд очихаараа ээж аав руугаа шууд Улаанбаатараас барагшхуу өдөртөө урагшаа авчдгийг. Нэгээд өдөө амьдардаг. Яг ээж хоёр маань ногоо тарьдгийн. Тэгээ хажуугаар нь бас нөгөө өөрсдөө хийж өссөн болохоор тэгээ малтай. Малаа хариулна, ногоогоо тарина. Тэгээд зундаа бол нилээ их ажилтай, жоох ачаалттай байх. Тэгээд гэртээ би одоо очихороо бол манай эд чинь болохоор нөгөө байшиндаа гайх гад би болохоор гэрт байх гад нэг тэгээд тиймэрхүү юм надад очоод гэртээ байхаар шаал өрөөдөг. Бүр ингээ хамаг л одоо үгүй нэг торноосоо гарсан шуу нэг эргчүүлээтэй яадаг та тий нэг тиймэрхүү мэдрэмж төрөөд айгаа гай. Тэгт ингээд амьдрахаар би одоо бас ингээд яг өвөл нэг байшинд нэг хэсэг амьдарч үтсэн байхгүй юу? Хот руу ороод. Тэгэд ингээд эрх чөлөө ингээд
боогдоод нэг юм хайрцаглагцсан тийм мэдрэмж төрж байгаа байхгүй юу? Ер нь тав тух гэж яг юу юм бэ гэд одоо ингээд хүмүүс яриул нэг юм дулаахан нэг юм тогтой тухтай сайхан ингээд нэг буудан дээрээ суугаад ингээд нэг тэ ийм байх нь тэр нь илүү тав тух гоё гэж ингэж бодоод байгаа шүү дээ. Тий бидний ингээд аргалагдсан сэтгэлгээнд ингэсэн байна тий. Өдөө амьдарч байгаад би бас тэгж л боддог байсан. Тав тух гэхээр нэг л сайхан дулаахан байшинд ингээд байх нь гоё гэж боддог байсан бол одоо би яг хөдөө амьдарч байгаа сая нэг хэсгэн хугацаанд нэг 10 хэдэн хоног Улаанбаатар хотод ороод амьдрахад надад маш давчуу санагдсан байхгүй юу? Нөгөө гоё ил галаа санаж байгаа. Тэгээд байшинд орчхоор чинь ердөөсөө юм баригдмал ирэх чөлөөгүй. Тэгээд тийм тэрийгээ би мэдэрчээд тав тух гэдэг зүйл чинь хийх ажилтай байх чинь өөрөө тав тух юм байна гэдгийг би ойлгосон. Монгол гэрт болохоор ердөөсөө зүгээр байхгүй штэ. Усаавн, түлээгээ хагална, аргалаа түүн те. Тэгэл өдөр болгон нөгөө хийсэн ажлаад эргэн давтан хийн гээл. Байнгын ийм орж гараастаа хаалга онгоолоо шууд гадаа гараад цэлмэг тэнгэр шөнө болоод нөгөө сайхан од мичтэй хараад тэгэнгүүт байшинд орчхоор тийм зүйл байхгүй. Тэгэхээр тав тух гэдэг зүйл бол ердөөсөө тэр ингээд сайхан ингээд хийцгүүрээд суух биш. Ердөөсөө хийх ажилтай ингээд эрч хүчтэй ингээд байнгын ийм хөдөлгөөнтэй ингээд ямарваа нэгэн дүүлдээ даарахтаа даараад дулаацахтаа дулаацаад өлсгтөө өлсөөд цангахтаа цангаад альва нэг зүйлд ингээд дасан зогцоод ингээд амьдрах нь өөрөө татах юм байна гэдгийг би ботороо тэр 10 хэд хоногтой мэдэрсэн. Тэгэл гэртээ ирээл жаргал байгаа юм чи. За гарч юугаа яа гээл те. Туглаа оруулаа, үнэгээ хаши, аргалаа оруулъя, модоо хагалъя гэл ингээл ажил ундрахаар чинь гоё. Тийм дээ. Яг гоо айгүй гоё тийм нэг ингээд гэрэлтсэн нэг юм цэвэр танаас бол нэг тийм гоё ирч хүч энерги мэдрэгдэж байна л да. Айл 5-4 цагт боссон гэхэд ингээл гялалцаал нь шүү дээ. Би бол хараад үстэй гоё санагдчихэв. Одоо бид нар чинь ингээд юу гэдгэлээ заримдаа өглөө эртээ 4 мөрөг босох юм бол тэгэл өдөржингөө жоохон юм үүрэглээстэй явна штэ айгүй бол одоо байшинд амьдарч байгаа цөөрн сая л иргэншилд амьдарч байгаа бид нар бол байшинд амьдарч байгаа хүмүүс бол нэг иймэрхүү байдалтай явна штэ нөгөө 7 цагт босох байсан бол жоохон жоохон ингээд тэр үүрэмлээд байгаа юм гэхээр чи нөгөө тэр агаар дутагдаад хүн чинь ингээд нөгөө байнгын нэг газар ороод ингээд суурчж байгаа штэ тий. Тэгэхээр хүний бие чинь байнга ингээд хөдөлж нэг өсөндөө ингээд нэг дасгал хөдөлгөөн маягийн юм хийгээд нь штэ. Тэгээд байнга ингээд гэрээс гараад агаар ингээд солилцож байгаа учраас хүний энэ агаараар хоолдог гэд гарч байгаа штэ тий. Хоол нь агаар. Тэгэхээр бид нөгөө агаараараа хоолж байгаа учраас бас ийм давуу тал нь байгаа даа байхгүй хөдөө амьдрах. Тэгэхээр бидний өвгдөөс чинь энэ дөрвөлжин байшин гэхээсээ илүү Монгол гэрт ингэж амьдрах чинь эн чинь бидний энэ оюун ухаан, бие махбод, энэ зүрх сэтгэлгээд энэ бүх зүйлтэй яг нөгөө нэг замын дагуу дасан зогсож эрүүл сарвал тэр цовоо сэргэлэн гоё байх. Ирч хүчтэй тэр олон ажлыг ингэж зэрэг амжуулж хийх чи өртөөсөө энэ агаар энэ орчинтойгоо ингэж бүх ахуйтайгаа ингээ холбоотой байгаад байгаа. Яг үнэн тий. Тэгээ одоо тэр үйлдэл болгоно нь хүмүүсийг улам их эрчимжүүлж, улам их энерги өгж байдаг, эрүүлжүүлж байдаг тий явцсан. Одоо ажил хийж байгаа бүхэл явцсан. Одоо таны жишээ арга үрээ явахад нэг гоё зэгцрээд тэр чинь бас нэг юм дасгал хөдөлгөөн болоод байна шүү дээ. Нөгөө талаар тий тарих болгосон биений фитнес болоод байна шүү дээ тий. Сэтгэл зүйн бодоо. Ингээд одоо шар хуян хөөрцөн хүмүүс арга савар үрээд аргал түүх юм бол тэр хуян бол арилах юм байлээ. Тэгээ хүний чи орон зай мэдрэмжтэй болгоно гэд маш олон зүйлэл байх юм байлээ л дээ. Одоо тэр зөвхөн тэр арга савар гэдэг тэр хоёрхан зүйл хөдөлмөрийн багж зэвсэг тэр хоёрхан зүйлэл хүнд маш их зүйлийг өгч байгаа байхгүй юу?
Тэгэхээр бидний амьдарч исэн энэ Монгол ахуй гэдэг зүйл чинь ердөөсөө тэр чигтээ ингээд ухаан тэнд шингээстэй явж байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр энэ маш сонирхолтой юм л да. Бид нар бүр илүү дэлгэрүүлж яг утга учир нь юу юм гэдэг зүйлээ бас ингээд сайн ойлгох юм бол магадгүй өнөөдөр бид нар нэг авсарчаад байгаа зүйлсээ илүү танин мэдээд за эн чи ийм утга учиртай учраас би өнөөдөр дахиад хүндэтгэж хайрлаж одоо нандинаж хэрэглэх ёстой юм байна гэсэн зүйлийг олох байх л да. Одоо жишээлх юм бол өөр ямар бага зэвсэг вэ юун дээр танд ойрхон байгаа одоо яг хэрэгжилж байгаа жишээлх юм бол одоо тэгэл цагаан эдээ хийх чинь нөгөө юу байгаа шүү дээ. Модон хомбог тий. Тэгээд одоо архад манай нутагт болохоор нөгөө архад гэж хэлдэг хөхөр. Зөө. Хөхөөрөнд чинь тэгэл айраг бүлгэд бүр урамтай. Тэнд чинь тэр хүний зүрх сэтгэл энэ оюун ухаан бие махбод ингээ бүр гурвуулангийн ингээ цогцоор нь ингээ тэнд хөгжүүлэх юм яваад байгаа байхгүй тэнд айраг бүлгэд. Одоо ингээд айраг чинь нэг багжаар ингээд бүлдэг болсон юм байлээ шүү дээ. Тийм үү? Яг тэр бүлүүрээр одоо айргийг ингээд бүлгэх чинь ингээд гоё ирсэн нөгөө нэг амтай айраг гэдэг байхгүй юу? Айраг чинь нөгөө тараг чинь ингээд исгээрээ ам ороо тэгээд амтай айраг болдог байхгүй юу? Ингээд пис дуураад. Тэгэхээр маш гоё өнөр өндөртнө. Тэгээд тэрийг ингээд бүлэхээр маш гоё өнөр ингээд энэ хамарлуу ингээд син хийдэг байхгүй юу? Тэгээд тэр айргийг ингээд бүлээд зогсож байгаа чинь чинь бүр одоо 3,500 бүр 10,000 занга бүлжээж тэр нөгөө шат басыг авдаг байхгүй юу? Бараг өдрийн тал шахуул бүлнэ. Тэгт чинь ингээд нойр хүрнэ. Тэгээд айраг бүлж яхад ердөөсөө тийм энэ бодол маш зэрэгцтэй. Элдв энэ тархин дотор бодол эргэлдэхгүй. Зөвхөн тэр айргаа бүлэхтэр л төвлөрнө. Тэгээд ирэхээр чин тарих цэгцрээд энэ оюун сан энэ зүрх сэтгэл маань маш ийм гоё юм. Тэр гоё үнэрийг үнэртгэхээр хүний зүрх сэтгэл хүртэл гоё болдог. Тэгээд тэр үнэр нь өөрөө хүнийг стрессийг стресс ингээд хүн чинь нэг ийм стресстэй л ийм ядаргаа ингээд авцсан байгаа шүү дээ. Тэрийг айраг бүлэхэд тэр стресс тэр ядаргаа тайлагдана. Тэр айраг бүлэхэд ингээд хүр гээд хөхүүрэнд бүлэхээр хүр гэсэн дуу гардаг байхгүй юу? Тэгээд тэр дуу чимээ тэр үнэр нь өөрөө хүний стресс ядаргааг тайлдаг. Тийм юм байлээ. Би тэрийг бас өмнө нь бол нэг тэгж хүүхэд байхдаа яг хуу жоохон юм ээжтэй туслаад тогоо нэрж мэрдэг байхдаа ойлгодгүй хийсэн. Бараг л ядаргаатай юм хийлгэж хойно юм бодоод төгшөөгөөл те. Жоохон нэг тиймэрхүү цаад учрыг нь бол ойлгохгүй шүү дээ. Ямар ч байсан за энийг ээж хий гэсэн юм чи хийх ёстой гэж боддог. Тэгжэл хийж байгаа шүү дээ. Гэтэл одоо би яг цагаан эдээ хийхдээ бүр ингээд зүрх сэтгэлээсээ дурлаж хайрлаж хийж байгаа байхгүй юу? Бүр ингээд цагаан эдээ хийн гэхээр бүр ингээд бүр нэг сайхан ингээд болоод айрган бүлээл ингээд тэр гоё үнэрээ ингээд үнэртгэр чинь өстө ямар гоё гэж бодчих. Тэгээд хамаг бидний шараас осчлаа таныг ингээ ярьсан чи сая нэг хүр гэж дурдаг гэсэн чи бараг шохон нөгөө би ч магдаа бас эмээтэйгээ байсан болохоор эмээ өвөө дээрээ бид нар байнгын айргаа бүлж тэгж 10 цагаагаа идэгээ хийдэг байсан. Ер нь бол эмэгтэйчүүд зундаа бол нэлээд их ажилтай байдаг байлаа шүү дээ. Тэгээд тэрний үнэр айрын үнэр хүрийн тэгж хүр гэдэг дуусч байгаа эдэр санагдаад аманд баг ингээд цагаан эдээ амтагдаад байгаа юм шүү. 10-ны амцаг эсэглэн амт идэв шүү дээ. Тэгсэн чинь тэр бир ингээ бодогдоод шүү дээ. Тэгээ гоё те. Үнэхээр гоё. Тэгээ яг ингээ яалтгүй гоё ингээ утга учирыг тайлбарлаад ярихаар гоё юм л та те. Нэрээ бид нар чинь ариусж ажилтдаг байсан юм ээ гэж ойлгоод байна л та. Тийм гоё те. Манай эмээ маань бас байнгын л тэгэл ерөөсөө
юмнууд нь ингээл хүүхэд авах чинь заримдаа ингээл ядаргаатай юм ба дандаа л адилхан ажиллаа ингээл давтаал хийгээд байдаг яасан залхадгүй ингээл заримдаа тэгж боддог өдр байлаа шүү дээ. Гэтэл чин тэр чин нэг хүүхдүүдийг эрүүл өсгөхөд одоо жишээлхэнд би чинь эрүүл саруул ингээл явж байгаагийн маань гавья одоо ингээд шүтэндээ орхоогүй ч гэдэг юм уу ийм явж байгаагийн маань гавья тэр нөгөө Монголд одоо эмээвтэйгээ аарал цагаан идэж эсгэлэн аарал идээд ингэж явсны л үр дүн өнөөдөр ингээд сууж яана л та ингээд одоо бодоход тухайн цаг үедээ бид нар айгүй эрүүл өсөж байсан юм байна гэд таныг ярьсан ч бас